Би өнөөдөр бичлэгэндээ зориулаад энэ ягаан цамцсандаа бас зориулаад ингээд хумсаа бутсан байхгүй юу? Амар том цэцэгтэй энэ хараа ингээ харуул амар ингээд товоож харагдана. Амар том гэтээ яг уу хөрх харагдаж байна. Үгүй нөө. За ийм хумс хийсэн. Бичлэгэндээ зориулж. За тэр яах. Say hello, hello, hello. За сайн байцгаана YouTube үзэгчдээ та бүгдтэй YouTube үзэж байгаа өдрийн мэндийг хүргье. За ээжэд бичлэгээ оруулагч байна. Энэ бичлэг дээрээ дуртай YouTuber-ийнхаа тухай ярих болно. Тэгээд зөвхөн ингээд энд дуртай тэнд дуртай гэхээс илүү яагаад дуртай юм бэ, юунд нь дуртай юм бэ гэдгийг тодорхой ярихыг хичээх болно. Яагаад ингэж хийх болсон бэ гэхээр манай ингээд найзуудаараа, охтуудаараа ч юм уу ингээд дүүнер мөнөртэйгээ ингээд цуглаад уулзахдаа нэг нэгнийхээ сайн зан чанарын тухай ингээд зориг болгож ингээд ярьдаг. Чиний эн чинь гоё шүү, тэр зан чанар чинь гоё шүү, чамаас ингэж үлгэрдэрэл авдаг шүү гэдэг ч юм уу тий. Аруулаа байсан ч хамаагүй, долоолаа байсан ч хамаагүй нэг хүнээ дуустал ярьдаг. Түл гэхэд л бид нар охтуудаараа уулзахдаа бас энийг хийсэн маш гоё шүн болж өнгөрсөн. Бид нар уйлалдаал, дуулалтхан жаашаа уйлаал, инээгээл, тоглоол. Тэгээ яг тухайн ярилцлагын дараа би нэгэ улам илүү мэдэж авч байгаа байхгүй юу? Бидээ улам ихээр талархах сэтгэл бас төрсөн. Өөрөө ч гэсэндээ маш их урам авсан. Учир нь миний тухай ч гэсэндээ маш олон гоё зүйлсийг хэлсэн учраас тэгээд өөрөө бас юм гоё сонссон учраас бусдад ч гэсэндээ гоё зүйлийг ярьдаг байх нь чухал. За тэшиг рүү орё те, арай хэмэрчлээ. За тэгээд яагаад дуртай юм бэ? Юунд дуртай юм бэ гэдгийг тодорхой ярихыг хичээх болно. Эхнийхэн маань болохоор Золбоо ТV байна. Золбоо ТV яагаад дуртай юм бэ гэхээр хүмүүст үнэн зөв хандлагыг түгээхийг хичээдэг, дүр эсэгдэггүй, өөрийнхөө хөгжилтэй, тэгээд өөрийн алдаа оног нуудаггүй, засах гэж хичээдэг. Надад санагддаг. Одоо бичлэгүүд дээрээ уух дуртай байсан ч юм уу те, харж байгаа болохыг хичээж байгаа, бити тэгээрээ ч юм уу, муухай шүү гэдэг ч юм уу зүйлсүүд ингээд ярьдаг. Дүүнэртэй өлөөдрөл болохыг эсвэл өөр дүүнраас илүү бас ер нь бол үзэгчдтэй зөв өлөөдрөл болохыг өөрөө яг тэр зөв хүнд байж харуулахыг хичээдэг надад санагддаг. Тийм учраас Золбоо ТV-ийг сонгож үзэх дуртай, контентийг нь маш ихээр хүлээдэг. Мэдээж би тухайн хүнийг 100% бол мэдээж мэдэхгүй шүү. Цаана нь юу байгаа, ямар байгаа ч юм уу 100% мэдэхгүй. Энэ бол миний харах үнцөг, надад харагдсан, надад таалагдсан үнцөг байгаа учраас би ярьж байна. За тэгэхээр хоёр дахь ютубер маань болохоор Ruby байгаа. Надад Ruby ухаалаг, үзэсгэлэнтэй санагддаг. Бас Ruby-гээс өглөөдөрөл авах маш олон зүйл би одоо жишээ нь ингээ миний мэдэхгүй зүйлсийн талаар ингээд миний мэдэж амжаагүй ч юм уу те ингээд эмэгтэй хүн ямар байх талаар ч юм уу хэрхэн байх талаар ч юм уу ингээд ярьдаг. Тэгээд одоо сүүлийн үед ингээд гоё гадаад дотоодын хов живүүд ярьж байгаа штэ. Надад энэ нь бол ингээд маш таалагдж байгаа. Яагаад тэгэхээр интернет, сошиал орчин хөгжихөөс өмнө бид нар гадаад дотоодод юу болоод байгаа ингээд юу ч ингээд сайн мэдэхгүй байгаа ч тий. Тэгээд сүүлийн үеийн контент хийж байгаа, гадаад дотоодын хов ярьж байгаа, хов гэж нэрлэлсэн байгаа ш тий. Энийг ярьж байгаа хүмүүс надад маш их таалагдж байгаа. Ингээд яг гоё ингээд гадаадд болж байгаа юу болж байгаа талаар ингээд цаг тухайд нь аваад байгаадаа маш их баяртай байгаа. Сүүл бас нэг хоб болохыг гээд бас ярьж байгаа шүү дээ. Гой зүйлсүүдийг яриад тэндээс маш олон зүйлсийг мэдэж аваад зарим дуртай байсан алдартай хүмүүсийн тухай боловч үзэх хэрэгтэй болоод би амар тийм тий амар суртай. За тэр яхав надад хичээнгүй бас зоригтой юм ихтэй шиг санагддаг. Тэгээ юунд нь дуртай вэ гэхээр яг энэ зан чанарууд нь маш их дуртай. Бас буржгар ус нь өөрт нь маш их зөгтөг санагддаг. Тэгээд бичлэг хийж явах явцдаа бичлэгүүдийнхаа дундуур гэх юм уу. За танд ямар бодогдож чинь, чамд ямар бодогдож чинь, энэ талаар бодлоо хэлээрэй, бодлоо хуваалцаарай гэж асуудаг надад таалагддаг. Дуртай би. Ингэж асуудаг хүн надад ингээд яг үндэ ийм гоё даруухан санагддаг. Миний л бодол. Тийм санагдтыг. За тийм байна. Түрүүн бэлтэж явахдаа би ингээд амар удаан маш дэлгэрэнгүй гоё яриадсан байхгүй ингээд камера хацаагаагүй байхдаа ингээд бэлтэж үзсэн байхгүй зөндөө яриад тэгээ бичиж миччээд тэгсэн чинь одоо ингээд камера хацаагаа ярьсан чинь амар хурдан яриад ах юм. За яах вэ?
дараагийнх нь болохоро одоо би ингээд дараагийн ингээд 1 2 3 4 гэж ярьж байгаа шүү дээ. Энэ нь болохоор хизэж би энэ ютуберуудыг 1-ээс 5 1-ээс 10 марав ч юм уу гэж үнэлэхийг хүсээгүй, зүгээр бичсэн дарааллынхаа дагуу ингэж дараалд оруулж ингэж араас нь ярих ёстой учраас л ингэж ярьж байгаа шүү. Тэрнээс биш нэгт толбоо ТV 2 True B ч юм уу тийм юм байхгүй. За тэгэхээр ямар ч хэсэн дараагийн маань ярих гэж байгаа YouTube контент бүтээгч маань болохоор MVZ гэдэг ардаа ийм смайлтай смайл юм шиг санагдсан да гэхгүй юм баха. Энэ аним ярьдаг сувгийг ярьж байгаа одоо нэг цаанаа дуу хоолойгоо бичүүлж байгаа нэг охин байгаа ч тээ. Амар гоё хоолойтой, аним амар тийм гоё өөрийнхөө хөгжилтэй санагддаг надад. Угаасаа яг нөгөө нэг ярьж байгаа темп нэг амар таалагддаг. Өөрийнх нь хоолой үнэхээр гоё. Яг хоолой шиг амар хөөрхөн охин байлээ. Бичлэгүүдийнхаа дундуур ингээд косплей хийсэн янз янзын зураг мураг бичлэг ингээд явж идэг. Сүүлд ингээд би ингэж хардаг шүү гэд оруулаад исэн байхаа тгий санагчин. Тэрүүгээр нь харсан байх. Амар хөөрхөн охин байсан. Аними ярьж байгааг нь сонсохдоо өөрөө ирэхгүй амар гоё тийм анимыг гоё enjoy хийж сонсдог. Тэгээд давхар надад чанартай дуу дүрстэй контент бүтээдэг санагддаг. Маш олон чанартай дуу дүрстэй контент бүтээдэг хүмүүс байгаа шүү. За анимийн хувьд аним гэдэг чинь өөрөө дуу дүрс нь өөрөө маш чанартай байх ёстой юм санагддаг. Зураг будаг оруулаад анимашн аним ингээ бүтэж байгаа шүү дээ. Орж байгаа борон ч юм уу, уул, нар, гадаах орчин тэр бүхэл зүйлд нь чанартай байх тусмаа гоё сэтгэл төрүүлээд байдаг. Тэгээд үнийг гэсэн сайн хийдэг юм шиг санагддаг, маш чанартай, дүрстэй. Мэдээж дээр үеийн анимууд бас ярьдаг. Дээр үеийн анимуудад нь бол амар сүртэй чанар манар бол байхгүй. Тэрийг бол ойлгох хэрэгтэй. За дараагийн контент бүтээгч маань болохоор Бүрияга контентоо маш цэгцтэй бэлддэг, цэгцтэй ярьдаг. Тэг өөрөө маш гоё хоолойтой. Тэгээд бусдад үүнцийн үгийг хичээдэг юмсыз санагддаг. Өөрөө ч гэсэн бичлэгтэрээ ярьж исэн. Би бусдад бусдад юу хэрэгтэй вэ гэдгийг бодож контентоо бэлддэг гэд өөрөө ингээд уншсан номоо энэ ч гэсэн бусдад гэсэндээ гоё урам зориг өгөх бах та гэж бодсны үүднээс ингэж контентоо хийж бэлтгэдэг гэж өөрөө бас ярьж байсан. Яг тэрний гэсэндээ харагддаг. Маш олон бичлэгээс нь маш олон удаа урам зориг авч исэн. Маш гоё номуудын тухай бас ярьдаг. Тэрийг ингээд сонсохдоо маш дуртай. За тэгээд маш олон урам зориг авсан бичлэгүүдээс нь битсэн юм бүгдийг ярьчих шиг боллоо. Сая яхиж гүйлгэж уншиж үзсэн. Дутуу ирсэн байх үү гэж бодоод. За хамгийн сүүлд ягч байгаа ютубер маань болохоор Red Burger. Надад ямар санагддаг вэ? Яагаад дуртай юм бэ? Яагаад үзэх дуртай юм бэ гэхээр хийж байгаа зүйлээ мэддэг. Ажилдаа маш дуртай санагддаг. Яг ингээд тэр аимшигын кино миног ярьж байгаа зүйлдээ ингээд өөрөө их дуртай. Аимшиг кино мино бас явбал энэ төр сонсох би өөрөө их дуртай. Гэтэ хэд дурлаад байхыг бол хүсдэггүй. Тэгээд тэр ч утгаараа бас Red Burger дуртай. Гоё аимшигын кино минонууд ингээд товчулж ярьдаг учраас тэгээ маш цэгцтэй ярьдаг, дараалалтай ярьдаг. Контентийнх нь одоо эдит өөрийнх нь ярьж байгаа хэм маяг нь бас их хүмүүсийг татдаг юм санагддаг. Маш их дуртай. Билүү. Ингээд хүн нэг хүүхд ингээ гарч ирнгээ бүжгэлдэг. Тэгээ ард нь ингээ Монгол яваад идэг шүү дээ. Тэрэнд нь бүр ингээ амар дуртай. Тэрийг гарч ихээр би ингээ баярлаад идэг ингээ бичлэг эхлэхээс өмнө хүн одоо энд ингээ 5хан ютуберыг ингээ дурдсан байгаа болохоос биш маш олон мундаг явж байгаа, хичээл зүтгэлтэй явж байгаа ютуберууд байгаа. Тэгээ би бас part 2-ыг гэсэндээ оруулахыг хүсэж байна. Яригдаагүй нэ яригдах ёстой гэх юм уу те. Тэгээ мундаг хүмүүс надад байгаа санагдаад байгаа байхгүй юу? Тэгээ бүгдээрээ л олон жил хичээл зүтгэл гаргаад одоо үр шимээ амсаж байгаа мундаг ютуберууд байгаа. Надад ингэж санагдсан байхгүй юу? YouTube хэрвээ ингээд ямар ч хийсэн эхлүүлсэн болохоро одоо яг юу хийх ёстойгоо мэддэг, юу хийвэл хүмүүс илүү үздэг вэ ч юм уу, би юуг ярил илүү чаддаг вэ ч юм уу тий, тэрийг олоод мэдсэн ингээд хүмүүс байгаа байхгүй юу? Эхлээд мукбанг энэ төр хийгээл тий. Red Burger болохоор эхлээл ингээд өгүүлээ яриа л тий. Тэгэж явж байгаад яг одоо би юу чаддсан бэ? Би яг одоо юунд дуртай юм бэ? Яг юуг би хүмүүс сайн хүргэж чадах юм бэ гэдгийг цаг хугацааны ихээр мэдсэн мундаг хүмүүс байгаа байхгүй юу? Би гэсэндээ тэгнэ гэж найдаж байна.
Нэгэнт ингээд эхлүүлээд явж байгаа учраас тууштай байх юм бол үр шимээ амсна гэдэгтээ итгэлтэй байна. Би дуртай ютубер гэж хийгээл, өсвөр насны краш гэж хийгээл энэ зэм хийж байгаа ч гэсэндээ цаг хугацаа өнгөрөхөөр ирэхээр би илүү юу ярихтаа сайн бэ? Юу ярил хүмүүс илүү дуртай байх вэ ч юм уу те эсвэл юу нь хүмүүст яг хэрэгтэй байх вэ гэдгийг ч юм уу цаг хугацаа өнгөрөхөөр ирэхээр ойлгоод гоё юм нэг тийм хөлөө олно гэдэг чинь тийм. Тийм үе бол ернэ гэж найдаж байна. За тэгээд өнөөдөр нэг дуртай ютуберүүд юм байлаа. Тааж бас өөрийнхөө дуртай ютуберыг бас бичээд яагаад дуртай юм бэ? Юунд нь дуртай юм бэ? Юунд танд үнцийг өгдөм бэ гэдгийг бас комент хийсэж бичээсэй гэж хүсэж байна. Тэгээд миний өнөөдөр бичлэгтэй хамт байсанд баярлалаа. Лайк дараарай, subscribe дараарай. Хамт байсан бүгдд нь баярлалаа. Баяртай.